Таны орлогыг тодорхойлох Монголын татварын албанаас гардаг баримт бичиг бол татварын тодорхойлолт юм. Татварын тодорхойлолтыг цахимаар хэрхэн авах зааврыг хүргье. За e-tax Simta цэгийн хаягаар нэвтрэн нэвтрэлтийн нэгдсэн системээр ороод за иргэний бүртгэлийн дугаар болон нууц кодоо хийгээд нэвтрэх товчоо даран за өөрийн эрхээр дамжиж ороод за иргэн гэсэн хэсэг дээрээ даран за дэлгэцийг доош гүйлгэн татврын тодорхойлт авах цэцмийг харагдаж байна. Тодорхойлт цэцэн дээрээ даран дэлгэцийг доош гүйлгээд тухайн харагдаж байгаа талбар дээр за зориултаа бичээд 23 он за хаана зориулж өгөх гэхээр хаан банкны тодорхойлт авах товчийг даарснаар таны QR бүхий иргэний татврын тодорхойлолт бэлэн болно. Захимаар тодорхойлолтоо авч цагаа хэмнэ.